За сайн байцгаана хүүхдтэй. сайн байна уу? За сонсоо хүүхдтэй. За бид нар өнөөдөр математикийн хичээлээрээ өмнө үтсэн бид нар бүлэг сэдвийг хийж байгаа тий. Өмнө бид нар ямар битүүд үзлээ? Энэ ямар битүүд лээ хүүхдтэй? Би шараараа хүүхдтэй. Энэ ямар битүүд байгаа вэ? Бүгднийг нийлүүлээд юу вэ? Огторгон битүүд. Огторгон битүүд дотроос энэ юу вэ хүүхдтэй? Призм. Бид нар энэний өмнөх хичээл дээр огторгон битүүдийг нээрлэж таньж чаддаг болоод призмийнхаа юу гэсэн? Гадаргуун талбай гэж ямар томьёогоор болдгийг. Гадаргуун талбайг олох тулд ямар тооцоол хийх талаар бид нар өмнө үтсэн мэдлэг тий? За тэгвэл энэ ямар бит вэ? Цилиндр бит байна. Энэ ямар бит вэ? Конус бит байна. Энэ ямар бит вэ? Пирамид бит байна. За уучлаарай. За пирамид бит байна. За тэгвэл бид нар өмнө үтсэн. Цилиндр битийг бас үтсэн. Энэ бол цилиндрийн төрөл мөн үү? Призмийн төрөл мөн үү? Призмийн төрөл. Ямар бит вэ? Параллел бит. Энэ нь квадрат бит. Тэгвэл энэ манд бидний өмнө мэддэг байсан мэдлэг мөн үү? Өмнө бид энэ талаар гадаргуун талбайг олцсон, хажуу гадаргуун талбайг олсон, гүйцэтгэх гадаргуун талбайг олсон тийм ээ? За бас мөн байна. Параллел битийнхаа энэ юу вэ? Хажуу гадаргуун талбай. Энэ юу вэ? Суур. Энэ хоёр нийлээд гүйцэтгэх гадаргуун талбайг олж чаддаг болсон. Бидний өмнөх мэдлэг. Тэгвэл энийг бид нар багш нь энэ дээр бид юу мэддэг вэ гэдэг дээр наалгаж болох уу? Болно. За багштаа наагаад энэ хоёрыг наалчаа. За тэгвэл багш нь өнөөдрийн хичээлтэйгээ холбоод та нарын бас мэддэг зарим нэг зүйлээс бас байлгая. Энэ юу вэ? Ямар дүрс вэ гэдэг? Тэгшүнцэгтэй дүрс те. Тэгшүнцэгтэй дүрсийн талбайг ямар томьёогоор болдог лээ? Урт өргөн хоёрын үржир байдаг. Урт өргөнд урт нь энэ гэж авахд өргөн нь энэ ажиллах нь тийм ээ. За өргөн нь энэ ажиллахад урт нь энэ ажиллах. Урт өргөн хоёрын үржир бол юу байдг вэ? Тэгшүнцэгт дүрсийн талбай байдаг. За энэ ямар дүрс ах вэ? Квадрат дүрс байна. Талбайг нь ямар томьёогоор болох вэ? Юу байна? Агийн хоёр зэрэгт байх нэ. За багштай биддэг зүйл дээр байрлуулчих. За энэ ямар дүрс вэ? Дугуй. За дугуй дүрс дээр жоохон тогтож ярилцъя. Энэ дугуйн дүрсийн энэ гадна талын хүрээг юу гэдэг лээ? Тойргийн хүрээний урт. Аль эсвэл дугуйн хүрээний урт. Олдог томьёо юу байдаг лээ? 2πr. Энэ дотор талын юу лээ? За талбай. Талбайг олдог томьёо юу лээ? 2πr. За. P-г үрчхэн R-ын 2 зэрэгт. Тэнтэйх зөв хийсэн шүү. За багш нь эхлээд одоо нэг энэ явцад өнгөө танилцуулъя. За багууд тусдаа баг үнэлнэ. Сурагчтай үнэлнэ. За юу. За багийн нэгдсэн үнэлгээр багш нь энэ цэцгийн баглааг дүүргэнэ. Юу баг болгонд юу тавьчихсан баг уу? Өөр өнгийн цэцгүүд байлцсан байгаа. За одоо эхний үнэлгээгээ багш нь тэдний багт өгнө. Учир нь энэний дотор томьёог маш сайн гаргасан. PR квадрат гэж хэлсэн. Тэ? Бус нь баг мэдчихсэн байхаа. Эдний хэсэг жоохон буруу дуурайсан болохоор гэсэн гэж байна шүү. Ингээд танад учир дайсан. Сурагчийн үнэлгээний яг нь танахын үнэлж байгаа байлаа. За учир нэг үнэлгээ нэмэр багш та. За юу. За гих мэтээр та нар баг үнэлж байгаа сурагчтай маань өөрсдөө багийнхаа хүүхдүүдийг яах нь вэ? Манай багийн тэр сайн оролцож энэ тэгж бодож гэдэг үнэлгээг та нар өөрсдөө үнэлэх юм. За юу. Багш нь харин баг нийтийн үнэлгээг яах вэ энэ дээр? Баглаа цэцгээ дүүргүүлнэ. Ойлгомжтой юу? За тэгвэл багш нь юу яриад байна вэ? За дугуй дүрс яриад байна. Энэ дугуй дүрстэй холбоотой биш энэ дотор байна уу? Цилиндр шүү. Тэгвэл өнөөдөр бидний үсэх хичээл юу байх нь вэ? Хичээлийн гарчиг. Цилиндр ба түүний гадаргуун талбай гэсэн. Цилиндр түүний юу ах нь вэ? Гадаргуун талбай гэсэн гэж хэлсэн шүү дээ надад. За одоо наашаа гарах хэрэгтэй.
Энэ нэг битийн дэлгээс мөн үү? За ингээд үсчвэл дэлгээсээ ингээд нийлүүлэхэд призм үүсэж байна. Энэ призм үүсчээ тий. Тэгвэл өмнөх хичээлээр бид нар энэ призмын дэлгээс ашиглаж гадаргуун талбайг олж ирсэн. За энэ бас призм мөн үү? За ямар призм байна вэ? Параллел пипт буюу зөв дөрвөн өнцгтэй, суурин зөв дөрвөн өнцгтэй призм байсан байна. За тэгвэл энэ цилиндрт дэлгээс байгаа юу? Байгаа. За тэгвэл багш нь харж байна. За багш нэг юм бит дэлгэрсэн. За энэ битийнхээ багш нь дэлгээс чинь багш нь та нарт үзүүлээ. За энэ дэлгээс нь мөн үү? Тэ? Энэ дэлгээс мөн багц? За энэ ямар? Энэ тэгш үнцгт нь ямар дэлгээс вэ? Хажуу гадаргуу. Энэ хоёр нь суур байх нь шүү дээ. Тэгвэл хоёр суур нэг хажуу гадаргуус юуны дэлгээс бүтдэг байх нь вэ? Цилиндрийн дэлгээс хажуу гадаргуун талбай гэж байж болох уу? Ямар талбай байх вэ? Эндээс харуул. Тэгш үнцгтийн юу аймаар явах вэ? Талбай. Тэгш үнцгтийн талбай баймаар гоц. За энэ суурийн талбайг саяны бид нар хэлээд байдаг мөн үү? Тэгш үнцгтийн талбай түрүүний биддэг мэддэг зүйл мөн үү? Тэгвэл энэ хоёр суурийн талбай дээр нь хажуу гадаргын тэгш үнцгтийн талбай хоёр нийлбэл юуны талбай гарах вэ? Цилиндрийн ямар талбай вэ? Сайн байна. Гүйцэд гадаргуун талбай гарч ирнэ. За тэгвэл бид нар цилиндрийг үүсгэж байгуулж болно тийм ээ? Үүсгэж байгуулж болно. За тэгвэл одоо бид нар өнөөдрийн хичээлээр бид нар яах нь вэ? Зорилго нь яах нь вэ? Цилиндрийг бүтээж гадаргуун талбайг болно. За энэ дөрвөн зорилт дэвшүүлж байгаа багш нь. Хичээлээр дөрвөн зорилт. Цилиндрийн тухай ойлголтыг авна. Тэгээ хоёрдугаарт нь дэлгээс ашиглаад гадаргуун талбайг болно. Хажуу гадаргуунд дэлгээс ашиглаж цилиндрийг үүсгэж талбайг болно. Мөн суурийн дэлгээсийг ашиглаад цилиндрийг үүсгэж гэсэн ийм одоо дөрвөн зорилтыг багш нь дэвшүүлж байна. За энэ байх нь хөлтүүдээ. Цилиндрийн цилиндр хэлбэртэй зүйл амьдралд ийм янзаар тохиолдож болох нь шүү дээ. Мөн үү? Цилиндр хэлбэртэй зүйл амьдралд ийм. Өөр юу вэ? Та нарын мэддэг юм энэ дээр дуртагдаг юм байна уу? Байна. Юу аах вэ? Нэрлээрэй. Болормаа. Хүндэгээ аваараа цайнасаа өшөө. Орлож хэлхэн. Байшин байж болно. Зүйтэй, сайн байна. За тэгвэл өнөөдөр өгснө. Цилиндр хэрхэн үүсэх вэ гэдэг. За тайлбар. Өмнө бид нар хараа. Призмыг ингэж үүсгэжсэн тий? Призмыг ингэж үүсгээл энэ призмаа ингэж чаар юу үүсгэжсэн? Пирамид үүсгэжсэн. За тэрний ижил багш нь бас призмыг цилиндрийг өнөд үүсгдэг ийм бас үүсгэж болох юм. Энэ яах вэ? Хоёр тойрог байх нь тий? Суур нь хоёр тойрог. За эхний тодорхойлуулшаараа параллел хоёр хавтгай. За энэ хоёр параллел хавтгай дээр тэнцүү хоёр юу үүссэн байна вэ? Дугуйн хүрээг хооронд нь шулуунуудаар яасан байна вэ? Холбоход үүссэн биетийг юу гэдэг байх нь вэ? Цилиндр гэдэг байх нь шүү дээ. Хажуу гадаргууны эргэн тойрон тийм ээ? Суурин дээд доод хоёр суур. Бүхлээрээ нийлээд гүйцэд гадаргуу болгоно тий? Цилиндрийг гүйцэд гадаргуу. За өөрөөр цилиндрийг яаж үүсгэж болох вэ гэвэл өөрөөр цилиндрийг яаж үүсгэж болох вэ гэхээр тэгш үнцгт. Тэгш үнцгтэй дүрсийг аль нэг хажуу талын алийг зотлын бэхэлж байгаад 360 градусаар яадаг гэж байна. Ингээд 360 градус ингээд эргүүлнэ. Ингээд эргүүлэхэд зурагдсан бит маань юу үүсгдэг байх нь вэ? Цилиндр үүсгдэг байх нь шүү дээ. Цилиндр үүсгдэг. Ойлгомжтой юу? Тэгвэл цилиндр яах нь хоёр янзаар үүсгдэг байх нь шүү дээ. Хоёр янзаар үүсгдэг байх. За энийг бичих шаардлага байхгүй тий. За цилиндр бас дотроо яах нь вэ? Ангилалтаа. За бидний бэлтгэсэн нөгөө энэ цилиндрыг бол шулуун цилиндр гэдэг. Шулуун. За ийм байвал налуу цилиндр гэдэг. Налуу цилиндр. Тэгвэл налуу цилиндрээр үүсгдэг амьдралд юу бас байх нь вэ? Байшин байх шүү дээ. Тийм бааз? Ийм байшин бас байх гээ. За тэгвэл одоо бид нар энэ юу гэдэг вэ? Суурийн талбай. Суурийн талбай маань юу вэ?
PR. Хичнээн суур байгаа юу? Хоёр суур байгаа. Дараачих нь уушаар өгдөг. Юу байна өгдөг? Юу байна өгдөг? Уушаараа. Чанга уушаа гэж. За уушаараа. Чулуун дугуй цилиндрийн хажуу гадаргуун тал байна. Суурийн тойргийн уртыг өндрөөр үзүүлсэнтэй тэнцүү байна. Гүйцэд гадаргуун тал байна. Хажуу гадаргуун талбай дээр юуг нэмлэгж байна? Хоёр суурийг нэмсэнтэй тэнцүү байна гэсэн байна. За багш нь одоо энэ дээр тавьдаж өгье. За бүгдээрээ дэвтэр дээр гарчгийнхаа доороо бичиж. За бичээрэй. За юу бичих вэ гэхээр? За эхлээд цилиндрийнхаа суурийн талбай гэж өгдөг. Хэдэн суур авлаа? Хоёр суур. За хоёрыг үрждэг нь юу ах вэ? P R квадрат. За одоо S хажуу гадаргуу гэж багш нэрчээ. Хажуу гадаргуу. Түрүү бид нар хажуу гадаргын талбай тэгшинцгийнхаа талбайг урт өргөн хоёрыг үржүүлсэн тийм ээ. За энэ дэлгээс нь өгсөн тохиолдолд тэгж шууд болж болно. За юу? Дэлгээс нь өгсөн тохиолдолд. За дэлгээс нь өгдөгөө тохиолдолд цилиндрийнхаа яадаг байх нь вэ? 2PR гэдэг нь юу вэ? Тойргийн хүрээний уртыг юугаар үржүүлдэг байх нь? Сайн байна. Танах нэг цэцэг. Сайн байна. За дахиад хэлээрэй надад хийгч хөө. Танаас хийчих хөө. Хажуу гадаргын талбай. Сая багш нь яв гэж хэлв. 2PR-ыг үржүүлдэг нь өндөр. Сарна танаа хэсэг дахиад хэлж өгдөг штэ. 2PR-ыг үржүүлдэг нь энэ юуны талбай вэ? Хажуу гадаргуун талбай. Одоо юу гэж түүхтэй вэ? Гүйц гадаргуун талбай бол юу ах вэ? S нэмэх нь юу ах вэ? 2S суурийн талбай. За дэвтэр дээр бичээдэх. Бичээд энэ хоёр томьёогоо орлуулах тий. За тэгээд харъя гэсэн. Бичээд орлуулах гэж байна. За бичээд орлуулсан уу? За орлуулад юу болж байна? 2P квадрат дээр нэмэх нь 2P R-ийг үрждэг нь ааш. Болж байна уу? За одоо бүгдээрээ өнөөдөр бидний хичээлийн гол зорилго бол энэ хоёр томьёог л яах нь вэ? Ашиглах хэрэгтэй. Энэ хоёр томьёог. За энэ юу үсч чинь? Юу ажиглах чинь байна? Дэлгээс. Юуны дэлгээс байна уу? За багш нэг цилиндр өгсөн байгаа. Гадна талын бүрдсэн байгаа. Дэлгээс энэ үсэг гаргаад цилиндрээ яах нь вэ? Зүрсээд дэлгээс дэлгэнэ. Дэлгэсэн дэлгээсийнхаа гүйцэд гадаргуун талбайг бол. За дэлгэсэн үү? Скотчийг хурд нь авчих гэж байна. Скотчийг хурд нь авч үзэж байна. За ингээд хурд нь авчих гэж байна. Суурь салгач. За танаас салж. Одоо юу бол гэлээ авсан? За дэлгээс дээш өргөөрэй гэж байна. Аль хэсэг төрүүл дэлгээс гаргасан? За дөрүүлэнд нэг цэцэг өгчээ. Тэгчээд дараагийн хажууд оръё. За хараарай өгтөдөө. За цилиндрийн дэлгээс маань бид нар яасан? Хоёр дэлгээс гаргасан уу? За одоо дасгал нэмрээ оръё. Юу гэж вэ? Ашигсан гадаргуун талбайг олох. За гүйцэд гадаргуун талбайг нь олъё. За хэмжтэй хийгээд бодолтой хийгээд. Хэмжтэй хийгээд бодолтой хийгээд. За 24. За нэг нь одоо бичээ бодож шүү дээ тийм үү? Тасаагаар 14.5. За нэгс урчмаар хэмжиж гэж байна. За танах багшаасаа тусалцсан ах уу?
За арай төс болцсон. За танах. Одоо юун дээр явж байгаа юм? Тэмцтэй хийчихсэн үү? За хэн бодож байгаа? Бүгдээр бодож байна уу? За. Одоо энэ дээр энэ цагаан гадаргуу дээр өгөхдөр биш боддог хийгээд бичиж болно. За яа. Нэг нь энэ дээр өгчих. За суурь ингэж бодож байгаа. За. Суурийн талбай болоод за багшаасаа тусалцаах юм байна. Дуусна уу? За устр. За багштай хайтар. Юу? Тэн дээр бичсэн үү? За багштай тайлбарлах. Тэндээ суудасаа тайлбар. За арай тусна гэд барсан. Арай тусна гэд барсан. Дугуйж ярив. За танах дууссан уу? Тэгвэл эндээ байрлаж чи тэхөө. Танах хэдгээр баг билээ? 3 дугаар баг тэндээ байрлаж. Гадаргуун талбайгаа олцсон уу багштай? За тэн дээр бичсэн үү юм дээр? За сарнаа тэн дээр очиж. За тайлбарлах шүү дээ. Тэн дээр хурдан байрлуулах. Юу ороо энэгээрээ. Энд юу нүд шүү дээ. Эндээ саад байрлуулах шүү дээ. За 3 дугаар хэсгийнх. За 1 дугаар хэсгийнх нь нэгдүгээр дасгалтаа ажиллачихлаа. За тайлбарлах шүү дээ. Одоо энэ суурийнхаа хүрээний хариуны болгосноор За танах бүстэй хийж. хурцтай тэмцүү учраас энэ хэмжээд арын таслан арын удаад юу одоо энэ өөртөө 20 дуурайс ашиглаж тэгээд ар тэмцүү 20 дуурайг хуваасан 2 тэгээд ар тэмцүү 15 болохоор энэ суурь одоо дугуйны одоо За тийш тийм байрлал. одоо хажуу гадаргуу Аха. 20 дуурайс өгчих 15 2 болохоор Аха. За. Аха. За. За. За сууж. Одоо товч тайлбарлаа дараачих юм. За танах. Багш нэг ийм бийт өгсөн байгаа шүү сарнаа. За энийхээ талбайг нь олж. Бас танах төрүүлж дууссан чинь дараагийн нас руу орж ир. Танах дууссан уу? За тэгвэл багш нэг юм өгчий. За ихшээд энийг өгнө. Нэг бийт өгч. 2 би арын чаах гэж. Чаах гэж. Чаах спортмай. Аха. За сууж явах шүү. За сайн байна ч та. Сууж. За сарнаа сууж. Багш нь ерөнхийд нь хараад ингээд юуг нь харчих. За ёо. Тэгээд тайлбарлах шаардлагатай. За харч. За сая бид нар ийм юм дээр ажилласан байхаа хөөхдөө. За ийм дэлгэсэн дээр ажилласан. Дэлгэсэн дээр ажилласан. За гадаргуун талбайгаа мэдээж урт өргөө хоёроо яасан. Өржүүлээ гаргацсан. За бүгд анхаарч. Гадаргуун талбай. Хажуу гадаргуун талбай 25 112 гэж гарсан уу? Энэ 25 112-т дөхөө гарсан уу? За сайн байна. За суурийн талбай, хоёр суурийн талбай нийлээд хэд гарсан? Хоёр суурийн талбайг ингээд 1256 юм уу? 1256 гэж гарсан байна тий? За энэ дээр бас. Энэ дээр өвчсөн байна. Энийг үржиж тавигүй гоо танах нь 45 134 гэнэ. За багш нь тэрийг хараад үгүй чи. За яа.
За тэгээ багийн үнэлгээ багш нөхч чинь. За сайн байна. Дараагийн хоёр дахь даалгавар. Хоёр дахь тас руу. За анхаарчаа. Бөгөөд анхаарчаа. Бөгөөд анхаарч багш нь. За багш нь нэг юм бишт өгсөн байгаа. Али багш өгчих. За түр байж. Байгаач багш. За нааш анхаарчаа. Бүгдээр анхаарчаа. Болормаа. Нааш анхаарчаа. За багш нэг юм хажуу гадаргуунд эдгээс өгсөн байгаа. Хажуу гадаргуунд эдгээс. Энийгээр цилиндр үүсгэн. Анхаарч байгаарай. Цилиндр үүсгэд ингээд үүсгэхээр цилиндр үүсч байгаа үз. Энээс ямар нэг юм хасахгүй. За ёо. Хасахгүй. Тэгээ энийгээ талбай ихлэд олчихно. Талбай болохоос өмнө юу болох вэ те? Уртаа олоод юу болох вэ? Уртаа олоод өргөнөө олно. Уртаа ашиглаад юу болох вэ? Доод суур, дээд суураа гаргаж явна. Бидний энэ дасгалын энэ хоёр дахь таслын гол зорилго бол юу ах нь вэ? Энэ хажуу гадаргынхаа уртыг ашиглаад тойргийн хүрээгээ яаж олох вэ тийм ээ? Энэ суурийнхаа дугуй хүрээг яаж олох вэ? Тэрийг хэн хэлж өгөх вэ надаа? Чанга. Энэ одоо ингээд цилиндр үүсгэн штэ. Энийхээ суураа яаж олох вэ? Хэн хэлэх вэ? Энийхээ суурийг яаж олох вэ? Хэн тайлбарлах вэ? За хэлээрэй. Загтана. За гараа өргөдөө. Мэд төгсөд гараа өргөдөө. За. Хүрээний урт нь L тэнцүү 2 PR. 2 PR гэдэг чинь. P-д үржүүлээд тэгээд энийхээ урттай хуваачаар ээр гараад. Ойлгомжтой юу? За маш хурдан хийгдэх. Аль баг төрүүлж гарах нь вэ? Зэ. Аль баг төрүүлж гарах нь вэ? Зэ. За тойрго зурж байгаа юм уу? Тойрго зурж шүү дээ. Цаас ууг юм. За тойрго энэ цаас ашиг зурна. Хоёр суурь энэ цааш ашиглах шүү дээ. За суурь энэ цааш ашиглах. За одоо суурь гаргах шүү дээ. За дөрвөн баг сая дөрүүлээ амжилттай гэж суужээс энэ дээр багш та нэг цэцэг байлгуулж болно. Дөрвөн баг. За баг сурагчийн үнэлгээ өндөрлөж байна багш та. За танахаас одоо энийг хэн тайлбарлаж авах вэ? Тайлбарладаг бол маш хурдан яриаш байна. За тойргийн чи суурийн чинь хүрээний урт нь хэд гарсан? Суурийн чи хүрээний урт. Энийхээ уртыг гэж таах шүү дээ. Энэ уушныхаа энийхээ нийтийн урт гэдэг. Хэдэн сантиметр арилжтай тойрог гарч байгаа? За сайн байна. Эднийх утсан. Хэдэн тойрог зарах вэ гэж байна? Тэгээд заагаан талбайгаа ашигласан. Наа чи хоёр тойрог гарч байгаа хэвээр. Гарах уу? Гарч ирэх шүү дээ. За болж. За сайн байна. Эднийх ерөөсө болж байна. За танаа агшна. Тойргоо хаан зарж байгаа. Чи явчихсан. 21 энийг олон дэвтрээ авчвал яасан. За энэ хурдан зур. Энэ доод дэвтрээ авчаа хурдан зур. За багш ингэ хараа. Юу болж байна? Чанх гэж. Уртын агшаа 30 см тэгээд одоо эрийг болохоор 30-га 2 пд хуваачсан. Дөрөв зуны 78 гараад тэгээд орой зуны 80. За сайн байна. Одоо танах энэ дээрээ энийг цилиндрээ үсгээд энэ дээр байрлуулчих. Цилиндрээ үсгээд. За танаад хоёр цэцэг тавьчихсан. Хоёр байна уу? За тавьчих. Дайтай хамгийн түрүүлсэн. Тэгвэл цилиндрээ хурдан бүтээн одоо. Бүтээн. Та гадрын талбайгаа олцсон эднийх нь. За танаад өгсөн. За зүйтэй. Суурь олцсон байна. Танах хөшнэ гэж. Цилиндрийн хоёр суурийг гаргасан уу нахан? Гаргацсан ба шүү дээ. За одоо талбайгаа тооцоолно. Гадаргуун талбайгаа тооцоолно ш. Болцсон уу? За надад хийж өгөх юм байна уу? Харъя. За тайлбарлаж шүрээ.
Аха. Толгой яаж болсон? Битүүдэд тэнд байрлал. Тэгээд бүтээдээ байрлал. За танах. За. Гадаргууч багтсан байна шүү дээ. Тооргоо яасан байна. Суурь их авцсан байна шүү дээ. Тэгвэл арай тус буруу болсон байхгүй танах. Уггүй гэж юу юм? Арай тус хэдээр гарсан юм шүү дээ. За надад тайлбарлаад. 300-ы 400-ы за 4.7 гарсан шүү дээ тий. 4.7 гарсан. Тэгээ энэ дээр чинь таар чинь танах их зөрүүлсэн үү? Хажуугаар руугаа. Зөрүүл. Тааштай буруу ачсан байна. За тэгээд тохируулах гэж байна. Алло. За одоо талбайгаа тооцоолсон уу? Талбайгаа тооцоолсон уу? За. Арай тусн 4.6 см арай тустай. За зөв байна. За юу? Суурийн талбай. 28.8 см гадраа. Хажуу гадар. За, гүйцэд гадар. 4 см. Танах цэцэг аваагүй те? 2 цэцэг тавьчих. Ямар сайн. За багийн сурагчтай үлж гэнэ. Ундраа. Ишгэ. Үнтэр. За танах явуулсан. Суур нэлээ. Энэ мөн үү? За энэ. За танаас байна. Сайн байна. Дотгош орцсон юм бол өгсөн чи байж шүү. За болцсон уу? 2 цэцэг. За талбай болцсон уу? Талбай болцсон. За одоо тэд дээр жоохон дуудаад байна. Тэд дээр тоорг суурийнхаа диаметр арай төссөн жоохон буруу авцсан байна тэд. Яа удаж байгаа байхгүй дээ. За тэд нар цилиндр бас бүтээгээгүй л тийм ээ. Бүтээгээгүй. За хамгийн дөрөв хийсэн энэ хоёр багт. Энэ хоёр багт. За танах дахиад нэг цэцэг. Танах нэг цэцэг. 3. За эдний хоёр аяг бол нэг авч таарахтай. Танах түрүүлээ хийцсэн хамгийн юм дуусчихсан танаар. За бүтээлээ байлаач. За түрүүлж хийсэн хоёр багтаа баяр өргөч хөвгтдээ. За маш сайн хийсэн байна. Маш сайн хийсэн. За дараагийн дасгал руу. Дараагийн дасгал руу. За гуравт дасгал. За юу гэж вэ? За таагаар хийсэн усад тэрийг жоохон хүлээч тийм үү? Тэдний хаяг. Гадаргуун талбайгаа олоод цаасан дээр бичээд наацсан биш тэднийх нь. Танах яасан? Талбайгаа хаана ичсэн харах? Усан талбайгаа энэ дээр наачих шүү дээ. За танах бас усан талбайгаа наачаарай. Гоо маяр баг. Усан талбайгаа наадаг цаасан дээр наагаад энэ дээр иччих. За хичээлээ явчихад энэ сурагчийн сэтгэл гарч байгаа шүү гэж. Сэтгэл булан дээр өнөөдрийн хичээлийнхаа юу ойлгосноо тий? Ойлгоогүй. Тэгээд хичээл хэр ойлгомжтой болсон талаар өөрсдөө сан сэтгэлээ бичээ тэнд дээр байрлуулж шүү. За юу хэмтэй. За 3 дахь даалгавар дасгал руу оръё. За гарч өгөлтэй. За тэднийх нэг цэцэг байлээ. Багийн хөлгээ нэг цэцэг байлээ. За би багшнаа ерөнхийд нэг яваа шалгачих. Талбай. За 2 тойрог өгнө багшнаа. Тойрог уу дугуй өгнө тийм ээ. Энэ дугуй маань цилиндр юу болж ирэх үү? Суур болж ирнэ. Бидний бүтээх гэж байгаа цилиндрийнхаа суур. За энэ цилиндрыг бүтээх шаардлагагүй зөвхөн дэлгээс нь байж болно. За одоо та нар юуг нь олох ёстой вэ? Суур. Хажуу гадаргууг нь олох ёстой. Юуг ашиглаж олох вэ? Суурийг юуг ашиглах вэ гэдэг? Арай тус ашиглана шүү. Арай тус ашиглаад юу болох вэ? Тооргийн хүрээний уртаа олно тийм ээ? Хүрээний уртаа олцоод тэрийг ашиглаад юу болох вэ бид нар? Юуны уртаа? Сайн байна. Хажуу гадаргууынхаа уртыг олно. Тийм ээ? Дахиад над тайлбарч хэлэх юм байна уу? Хараа. Одоо энэ хоёр аваа шүү дээ. Хүрээний уртыг нь авчаад хажуу гадаргуунд дээд томсоо өндрийн. За сайн байна.
За тэгвэл маш хурдан бүтээх тэхүү. Маш хурдан бүтээх. За хамгийн дөрөвж бүтээсэн баг 2 цэцгээр шагнагдана шүү. За энэ яс. Дэлгээс хий. Дэлгээс хий. За маш. За амжуулж шүү. За аль баг 2 цэцгээр шагнагдах боллоо. Хийцээ үү? За хараа явсан шалгая. За шалгаад үзье. Стад үзье. За миний өгсөн хажуу гадар руу хийх. За хаач өгдөө. Өн баяр авдаа гарч ийн. Хажуу гадар руу хийх энэ цааснаас хасагдах уу? Хасагдана. Өндрийн та нар ямараач авчулна. Хамгийн гол нь энэ уртаас хасагдана. Тэрийг л олох болох гэж шүү дээ. Өн баяраа чи наадаа ингэж цилиндр үүсгэхдээ бүтээх багш та. Илүү гарна, хажуу гадар чи илүү гарна. За аль баг вэ? Аль баг вэ? За. За багштай тайлбарж өгье. За багш нь багийн үнэлгээг яах вэ? Багийн үнэлгээ. За дэлгээс аваад. Нэг хүн аваад. Та өшөө хийсэн баг оноод. За тайлбарж өгье багш биш яаж байгаа юм бэ? За хүрээний чи урт хэд гарсан? Тооргийн чи хүрээний урт хэд гарсан? Хэд гарсан? Тэгвэл 8 гэдэг урт нь аль нь юм бэ? Аль нь? Диаметр 8. Одоо хүрээний урт чи гэдэг юм. Гадуур хүрээний урт 24 мө. Тэгвэл энэ чинь ингээ хурцтай хэд вэ? 24. Сайн бай. Дэлгээсээ байлгач. Дэлгээсээ байлгач. За. Болормоо түр байж явж та. За. За энэ урт хэд авсан? 8 минут. Хэд авсан? За болж байгаа юм байна. Болж байгаа гэж үгсэн. 20 сар гэж. Ууш танаа энэ чинь битгэхгүй шүү дээ. Амар том борч шүү дээ гадуур. Буруу. Энэ буруу байлгсан юм уу танаахан? За байлгал. Цилиндр үүсгээд үзэх шүү дээ. Ингээд үүс байгаад ирсэн. Тайлбарлаж чанх хэлээ. За эднийх бол яг таарчин тий? Эднийх маш сайн байна. За нэгц. Стамундаг. За наа. Энэ гадаргуун талгаваас олцсон ба шийдэн. Гүйс гадаргуу 401. Хажуу гадаргуу 378. 11.6 8 см гэдэг. Сайн байна. За байлгач. А эднийхийг үүсгээд үзье да. За их нэлээ өндөр цилиндр юм байна тий? Нэлээ өндөр байна. За багштай үзлээ. За ер баг таарч байна да. Ер баг таарч байна гэсэн. Идэх зөөх хийсэн байна. Аль өглөө. За нэгс. Сайн байна. Наа таа. За эднээ дээр нэг л болохгүй байна да тий. Яасан ч болохгүй шүү дээ тий. Ийм л гарч шүү дээ. Арай танаа энэ байсан биш бай. За болоогүй. Хараг болсон тий. Цэцгээд цэцсэн. Танаа 3 цэцэг хатсан. Хатсан. За сайн байна. Нэг Аштай энэ хүрээний шурт хэд гарсан юм? Тэр уртын хэмжээ энийг авна шүү дээ. За багш нь эдгээр жоохон тустай тий? Бүгдээр хараа эдний баг арай жоохон дутуу ойлгосон байна. Эдний туслая. За эдний энэ тооргийн энэ диаметр нь олгох та аль олгох. Шумаар хэмждэг хол. За.
Хэд вэ? 8.2-ыг 2 туухаар юу вэ? 4.1 юу вэ? Арайд бас одоо юугаар үжиж хүлээ? Арайд юугаар үжиж? 2 8 авчихсан уу? Миллиметрийн тооцоо гэж таа. Тэ? За танаа цэцэг өгөхгүй те өнөдөр. Үнэстэй. Тэгвэл бол дэлгээс ерөнхийдөө гарсан гэж хажуу гадруунд яасан байна уу? Жохон томцсон байна те. За баярлалаа өгтөө. Энийг байрлуулчих гэж та. Танахан байрлалаа. Маа сарна энийг авах гэж та. За сайн байна. Ингээд одоо бид нар юу үзэх өнөдөр? За хичээлээ дүгнэе. За юун тухай үзэх бид нар өнөдөр? Юун тухай үзэх? Эхлээд юу хэлээ өгтөө? Эхлээд цилиндрийнхаа дэлгээсийг байгуулсан. Дэлгээсээр үүсдэг тийм ээ? Нэгт нь хоёрдугаарт нь юугаар үүсдэг вэ? Тэгшинцэгтэй энийгээр үүсдэг тийм? Нэгээр үүсдэг. Нэгт нь дэлгээс үүсдэг. За өшөө. Гүйцэд гадаргуун талбай. За эхлээд явах нь. Хажуу гадаргуун талбай, хоёр суурийн талбай. Ингээд хоёр суурийн талбайг нэмсэнийг юу гэдэг вэ? Гүйцэд гадаргуун талбай гэж нэрлэдэг. Гүйцэд гадаргуун талбай гэж нэрлэдэг. Сайн байна. За тэгвэл өнөөдөр багш нь багш танд юу хэлж өгөх юм байна вэ? За багш нь гэрийн даалгавраа тавьчих. Гэрийн даалгавраа тавьчих. За багууд тэн дээр үнэлгээгээ байрлал сэтгэлтэй нарчих хэрэгтэй. За сэтгэлтэй байрлалаа. Үнэлгээгээ сурагчдын үнэлгээгээ байрлалаарай. Сурагчдын үнэлгээ байрлалаа шүү дээ. За сурагчдын үнэлгээгээ байрлалаа. За цэцгээ тоолъё. Батгэрл жавхлан цэцгээ тоолох. Айл багийн цэцэг олон байх хэрэгтэй. Айл багийн цэцэг олон байх хэрэгтэй байна. За нэгдүгээр гэж айл багийн. Хэдэн цэцэг байна? 8 байна уу? За сайн байна. Хоёрт нь айл баг цагаан юм уу? За хоёрт танаа ба. За ууган баярын баг 2 дугаар байранд орсон. За 3 дугаар байранд энэ цэцэг. За энэ цэцэг. За танах яасан. Сүүжи. За 3 дахь даалгавар дээр танаа наач цэцэг үлдсэн байж тээ наач. Тий. Танах сүүлийн даалгавар дээр яасан. Жохон алдаа гаргасан учраас эдний баг сүүлийн байранд орлоо тий. За тэгвэл одоо бүгдээр анхаарч байгаа шин. За бид нар өнөөдрийн хичээлээр шүү дээ. Хажуу гадаргуун талбайгаа өгсөн хажуу гадаргууг ашиглаад цилиндрийг үүсгэж чадлаа. Өшөө. Хоёр суурь нөгөгцнөөр цилиндрийг үүсгэж чадлаа. Үүсгэсэн цилиндрүүдийнхаа гүйцэд гадаргуун талбайг яасан олж чаддаг боллоо. Ингээд гэрийн даалгавраа тэмдэглээд авчих хэрэгтэй. Гэрийн даалгавар. За багш сурагчийн үнэлгээг хараадах юм. Сурагчид өөрөө өөрсдөө үнэлсэн үнэлгээ. За тэр хамгийн доотлын нас айл үнэлгээ. 3 дугаар 2 дугаар багийн үнэлгээ юу? За 2 дугаар багт амжилт баяр хүргэе гэсэн. Тэгэхээр маш сайн орсон байна. За тэр дээдлийнх нь 3 дугаар баг уу? Үгүй 4 байна. За 4 дугаар багийнх нь баяр хүргэе. За баяр хүргэе. За 1-р багаас хамгийн сайн оролцсон хэн бэ? За энэ жавхлан басна тий. За шүрээр энэ жавхлан. За 4-р багаас хамгийн сайн оролцсон хэн бэ? За гэрийн даалгавраа бичээсэн хөхтэй. Юу гэж юм? Ийм өндөртэй цилиндр бишт бүтээх юм байна тийм ээ? Гэртээ. За дахиад цилиндрийн томьёог ашигласан бодлого зохиож бодож ирнэ. За ингээд хичээл дамжтай оролцсонд баярлалаа.